Олон тэрбум хүнийг төв дамжуулан холбох дэлхийн соёл иргэншлийг хүчрхжүүлэхэд юу шаардлагатай байсан бэ? Тээврийн хүч. Хүн төрлөختөн үүссэн цагаас нутаг сэлгэн нүүдэлэх анхны хэрэгцээс эхлээд ан авд мордох, дайн байлдааны талбарт худалдаа харилцааны замд улс хотуудыг барьж их эзэнт гүрнийг байгуулахын тулд хамгийн чухал нь хурд хүч байсан. Хүмүүсийн хязгааргүй хүсэл, тасралтгүй хэрэгцээ нь бидэнд шинэ санаа, шинэ сонголтыг өгч зогсолтгүй урагшлах хөгжлийн хөдөлгүүр болдог. Моринд мордохоос эхлээд моторт хөдөлгүүр хөлөгдөж, тэрэлтэд хурдны хүчээр хүн төрлөختөн хязгааргүйг нээж ирээдүй рүү давхисан. Бидний шинэ бүтээлүүд төсөөлж байгаагүй их хүчийг бидэнд өгдөг. Хүссэн газартаа хүрч чаддаг болсон нь бидэнд оюун санааны эрх чөлөөг өгсөн. Амьдралын урт аялалд илүү хурдтай, илүү амар хэлбэр, илүү тав тухтай, илүү хүч чадалтай байх боломжийг авт тээвэр бидэнд олгодог. Хөгжлийн замаар жолоодон 100 жилийн хувьслыг тээвэрлэж ирээдүйд хүрсэн түүх, хүчрхэг техник, ухаалаг технологи хосолсон орчин үеийн бидэнд өвлөгдөн ирлээ. Монгол улсад авт тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн энэ 100 жил гэдэг бол урт хугацаа. За уламжлалт бид нар одоо ертөнцийн өсөлтөйгөө ихэнх үедээ зэрэгцэж хөгжиж байгаа. Ачаа зорчигч гэдэг хоёр зүйлийг тээвэрлэхийн тулд зөвхөн тээврийн хэрэгсэл мэдээж байгаад хэрэгцээ шаардлага хангахгүй. За энэ тээврийн хэрэгслийг явуулдаг дэд үтц байх хэрэгтэй. Энийг зохицуул зохион байгуулж яадаг дүрм журм эрх зүйн зохицуултууд хэрэгтэй. За энд хүний нөөц хэрэгтэй. За энэ бүгдийг чинь застаг, сайжруулдаг ийм үйлчлэгээ хэрэгтэй. Гэх мэтчлэн ингээд үздэг юм бол зөвхөн энэ тээврийн салбарыг дагсан маш олон хүний амьдрал энэ явж байгаа. Тэгэхээр одоо Монголын энэ тээврийн түүхэнд Тэмэнжин морин өртөг хэрхэн халж исэн, хэрхэн энэ автобаазууд Монгол улсад бий болж исэн, хэрхэн энэ тээврийн хөгжлөд үүсэж хөгжсөн энэ түүхийг эхлээд бид нэр судлах хэрэгтэй болж байна. автомашин бий болсон түүх. Үндсэндээ хүн төрлөختний өмнөх 2000 жилийг нийлүүлсэнтэй тэнцвүүц технологи, техник, шинжлэх ухааны дэвшлийн хувьсгалыг бол энэ 19-р зуунд хийцэн гэж ярьдаг шин. Тэгэхээр энэ 19-р зууны үед хийгдсэн хамгийн том нээлтүүдийн нэг нь бол хүн төрлөختөн автомашинтай болсон явдал байна. 1885 онд Карл Бенз анхны практик бензин хөдөлгүүртэй 3 дугуйтай тэрэг буюу патент мотор вагоныг бүтээн 1886 онд патент авч бүтээлээ олон нийтэд танилцуулсан нь автомашин бий болох түүхэн эхлэл байлаа. Мөн онд Готлиб Даймлер, Вильгельм Майбах нар Grandfather Clock хөдөлгүүрийг зохион бүтээж бензин хөдөлгүүрийн замын туршилтыг эхлүүллээ. Энэ автомашиныг бол хүн төрлөختөн нэг ганцхан өдөр хийчихээгүй. 480 гаруй одоо тийм оролдоо байдаг гэж байгаа. Автомашин зохион бүтээх гэсэн. Автомашин бол кардан дамжуулгыг усан онгоцноос авсан. Араа хурдны хайрцгийг бол Токио сур машинаас авсан. Бүхнийг болон дугуйг сүүх төрөөс авсан. Гэх мэт өөр хэлбэл олон өмнө байсан техникийн бүтээлүүдийн цогц бүтээл нь автомашин болсон. Тэгэхээр энэ үйл явцаас 20 гаруйхан жилийн дараа монголчууд энэ автомашинтай танилцсан түүх бол байдаг. За 1911 онд монголчууд үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцээд Манжин хоёрхолоос салж Богд хаант Монгол улсыг байгуулж бие даасан хөгжлийнхээ замыг эхэлсэн. За энэ үеэс эхлээд бол монголчуудад энэ тээвэр автомашины хөгжлийн гол шинэ үе эхэлсэн гэж бас хэлж болно. Ерөөсөө 1920-ад оны үед бид одоо автотехниктэй болоод үнтэй танилцаал тэгээ тээврийн байгууллага байгуулагдаад явсан бол бас арайхан өрөөсгөл юм л да. Нийслэл хүрээ олон улсын худалдааны зам бомт болж байсан учраас хүний болон тээврийн хөл хөдөлгөөн дарагдж эдийн засгийн эргэлтийн чухал газар болж байлаа. Үүний үр дүнд хүрээ хотод Хятад, Америк, Англи, Голланд зэрэг олон тооны гадаад дотоодын пүүсүүд байгуулагдж эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд тээврийн хэрэгслүүдж олноор орж ирэх боллоо.
За нөгөө талаар бол богд хамт Монгол улсын үед бид нар одоо бие даасан учраас Монголын төр захиргааны байгууллага байгуулагдсан. За түүний одоо хаан богд гэх юм бол их техник сонирхдог. Ер нь ганцхан автомашин гэхгүй одоо ер нь орчин үеийн техник за энэ технологийн хөгжлөг бол маш их сонирхдог, цуглуулдаг ийм онцгой содон хүн байлаа шүү дээ. Одоо Монголд хамгийн анхны автомашин хизээ орж ирэв хэний хувь гэдэг асуудал ярихаар 8 дугаар богдож явсан том бодогтол Монголын хамгийн анхны автомашин Ford маркийн машин авсан байна гэдэг нь бол одоо олон талын их сурвалжаар тогтоогдоод байна. 1907 онд их хүрээнд ирсэн Бээжин Парис олон улсын авторалын оролцогчдод уг машиныг үзүүлсэн явдал гэрчилдэг. Мөн шивэд гаралтай Монгол эрдэмтэн Аугуст Ларсен өөрийн дурсамж бүтээл Монгол гүн Ларсен номонд би богд хаанд анхны Ford автомашиныг авчирж өгсөн. Энэ бол хүрээний хамгийн анхны Ford байлаа хэмээн тэмдэглэсэн. Уг баримтыг Улаанбаатарт хана. 1912 онд бол өөрийн машинаа шинчилж Тэнжээнд байсан Ford-ын төлөөний газруудаар дамжуулж хаан хүний хэмжээнд унах машиныг авч захиалж мунж идэлж байсан гэсэн юм яринууд явдаг шүү дээ. Энэ бол одоо манай Монголын энэ засгийн газрын хэмжээнд гэж ярьж болно тийм анхны одоо өөрийн техник хэрэгслийг боллоо гэсэн үг шүү дээ. Нэг ховын босод компани хүмүүсээс гадна Одоо дэлхийн хүн төрөлхтөн автомашинч үйл явцтай бол хөл нийлүүлэн алхаж явсан. Эхлэл одоо ингэж тавигдаад ирсэн. Цааш явсан ч гэсэн ер нь автомашинч үйл явцтай хөл нийлүүлж явсан юм а гэдэг одоо онцлог тэмдэглэл хэлмээр байна. 1925 он анхны тээврийн байгууллага. тээврийн одоо хэрэгслүүдийг зохицуулах, нэг захиргаанд оруулах, за түүний одоо системийг бүрдүүлэх зорилгоор бол анх 1925 онд улсын техник нэвтрүүлэх газар гэж нэртэй газар байгуулсан. За энийг одоо болол одоо монголчууд өнөөдөр Монголын авто тээврийн байгууллагын одоо ууган байгууллага үүсэл цэгнэ гэж үздэг тийм ээ. 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын 18 дугаар хурлаар аливаа гал усны хүчээр явах тэрэг зэргийг бүгд найрамдах Монгол Ард улсын хязгаарын дотор хэрхэн хэрэглэх төр дүрм нэртэй анхны замын хөдөлгөөний дүрмийг баталжээ. 1925-аас 1929 онд дотооддоо жолооч нарыг бэлтгэж авто дүрм гаргалаа. 1925 оны 7 дугаар сарын 15-нд Монгол техник нэвтрүүлэх газар 7 автомашинтайгаар анхны үйл ажиллагаагаа эхлүүлснээр техник нэвтрүүлэх үйл ажиллагааны зорилго өргөн хүрээтэй болж эхэллээ. Энэ улс орны хөгжлийн цар хүрээ эдийн засгийн хөгжлийг одоо бэхжүүлэх энэ томоохон зорилт тавигдаад үүний одоо гол үүргийг бол автотээврийн байгууллага гүйцэтгнэгээд зөвлөлт холбоотой улсын тусламж ирмтгийг бол нэлээд хэмжээгээр авч эхэлсэн байдаг. Ингээ 1929 онд бол Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монгол Транс гэдэг ийм байгууллага байгуулсан. За энэ Монгол Транс гэдэг байгууллагын гол зорилго бол энэ бүгд найрамдах Монгол Ард улсын хэмжээнд энэ ачаа тээвэрлэх хүн тээвэрлэх үйл ажиллагааг бол энэ автомашинаар гүйцэтгэх зорилготой ийм томоохон байгууллага байгуулагдсан байна. Монгол Транс гэдэг байгууллага бол 1929-өөс 1936 он хүртэл ажилласан. За энэ Монгол Трансын одоо үед ажиллаж исэн энэ жолооч энэ Ахмад үеийнхний одоо ач хавьяагаар бол өнөөгийн манай энэ авто замын шүлжээний эхлэл тавигдсан гэж ярьдаг. Зөвхөн одоо морь тэмээгээр давдаг байсан даваа нухчааг бол автомашин техник давж эхэлсэн. 1930-ад оны дунд үеэс нийслэл хүрээ өргөжиж аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станц зэрэг байгууламжууд ашиглалтанд орж 13 аймаг шинээр байгуулагдсанаар дотоодын тээврийн хэрэгцээ эрс нэмэгдсэн тул улс орны хөгжилд хурд шаардлагатай болжээ. Зөвхөн тэмээн тэрэг, морин тэрэг ашиглах нь хангалтгүй болсон тул энэ гол үүргийг авто тээвэр гүйцэтгэж эхэллээ. 1936 оны 1-р сарын 1-нд Монгол зөвлөлтийн хамтарсан Монгол Транс авто тээврийн байгууллага 8.6 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын бүрэн мэдэлд шилжижээ. Дэлхийн дайн. Монгол улсын энэ хөгжилд бол дэлхийн дайн их саадулсан. За Монгол улсад бол хэдийгээр газар нутаг дээр дайн болоогүй ч гэсэн
энэ улс ордын аж ахуй эдийн засгийн одоо дайны байдал зохицуулан зохион байгуулах за бүхнийг фронтод гэсэн хөдөлгөөн өрнөж энэ манай одоо хөгжиж исэн бүх л салбарууд энэ дайныг зогсоох энэ гитлэрийн фашизмын эсрэг энэ түүний одоо ялтын төлөөх тэмцэл бол бүхнээ зориулсан л да. Тээврийн салбар бол үнэхээр уналтанд орсон. Үнэхээр ачаа тээврийн хэрэгцээ их байсан боловч зөвлөлт холбоот улсад одоо дайн гарснаар сэлбэг материал тээврийн хэрэгслийн олдос багтаа болоод тэр үтгийг бид нар одоо Монгол тарансын үед зохион байгуулагдаж ажиллаж исэн ховдод байсан автобаза татан буулгаад одоо бүх машинуудаа орон нутагт байсан машинуудыг татж авч Орос руу явуулах ажил зохион байгуулж. Дайны жилүүдэд Монголын авто тээврийн салбар сүлдэж, машин техникийн хомсдолд орж илэгдэн хуучирч, сэлбэг хэрэгсэл тасарсан, шатгуун ховрдож, замын нөхцөл хүндэрч, жолооч тээвэрчдийн ачаалал хязгаарагдавлаа. Иймээс техник хэрэгслээ гамтаа эдлэх, эвдэрлэгөө авч үлдэхийг жолооч бүрт үүрэг болгоо зогсохгүй, бүгдийг фронтод гих хариуцлагатай ачааг тээвэрлэх хүнд даалгавар ирсэн юм. Эдгээр үйл явдлын дунд нэг чухал алхам хийгдсэн нь зам тээврийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзсэн явдал байсан юм. 1940 онд Монгол улсын засгийн газрын одоо бүрэлдэхүүн зам тээврийн яам гэж байгуулагдсан. Тэгэхээр энэ зам тээврийн яам бол зөвхөн одоо энэ тээврийн хэрэгслийг хариуцлах биш, Монгол улсын хэмжээнд нөгөө авто замын сүлжээг шинжлэх, тэр сүлжээг сайжруулах, шинээр авто зам гаргах. За энэ тээврийнхээ одоо энэ хөдлөх бүрэлдэхүүний чанарыг сайжруулах, олшруулах, түүнийг засварлах, сэргээх одоо ийм зохиц үйлчилгээтэй ийм байгууллагуудыг удирддаг ийм зам тээврийн яам байгуулагдсан. Энэ үйл явдал бол 1940 оноос хойш идэвхтэй хүртэлх бол ингээд шатны хөгжлийг дагаад улам боловсронгуй болоод явж байгаа юм. Дэлхийн ертөнцийн энэ тээврийн хөгжлийн түүхэнд бол монголчуудын гүйцэтгэсэн үүрэг бол онцгой үүрэгтэй гэдгийг нийт судлаачид тэмдэглэдэг. Зөвхөн энийг одоо монголчууд эх орончуудын үүднээс, үндэсний баргалын үүднээс ирээд байдаг биш. Ер нь энэ хүн төрөлхтний энэ хөгжил, худалдааны хөгжил, за хүн төрөлхтний энэ соёлын солилцооны хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр их. Түүний дотор энэ одоо тээврийн үйл ажиллагааг боловсронгуй болгох үйл ажиллагаанд бол монголчуудын морин өртөөг энэ төрөнд дурдж ярьдаг. Өрөнд орныг холбосон худалдааны гол зам болох торгоны замын үндсэн тээвэр нь тэмээ болж байлаа. Монголчууд их эзэнт гүрнээ байгуулахдаа энэ замыг бүгд нь хяналтанд авч өртөөний бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож нэгдмэл нэг систем бий болгосон нь хүн төрөлхтний соёлын солилцоо тээвэр мэдээлэл түгээх хэлбэрийг өөрчилсөн гэж үздэг. Тэгээд энэ одоо 1235 онд мөгөөдөө хэлснээр Монгол улсын нэгдсэн систем болсон энэ өртөөний зохион байгуулалт өөр 20 дугаар зууны одоо 2 дугаар хагас уу 1949 он хүрчиж энэ одоо морин өртөө бол монголчуудад халагдлаа шүү дээ. Тэгэхээр энэ 49 оноос хойш бий болсон энэ Монголын тээвэр хөгжлийн нэг гол чиглэл зорилго нь бол улсын хэмжээгээр энэ тээв нэвтрүүлэх үйл ажиллагааг орчин үеийн одоо энэ хүчирхэг техникээр хангах ийм үйл ажиллагаа чиглэлцэн гэж хэлж болох юм байна. Дайны дараа улс орныг сэргэн босгох их ажилд тээвэр зайлшгүй хэрэгтэй болж машин төдийгүй түүнийг жолоодох хүн дутагдж байв. Аймаг бүрт жолооч бэлтгэх төр анги курсүүд нээгдэж залуусд онол дадлагыг хослуулсан сургалт эхэлсэн байна. Гагцгүй жолоо барих бус техникийг гамнах, засварлаж сурах, холын замд хариуцлагатай сахилга баттай явах нь сургалтын гол сүр болж байлаа. Авто хөдөлгөөнд оролцож байгаа ямар ч хүн бол автомашиныг эзэмших, бүрэн эзэмших мэдлэг чадвартай болохын тулд тэнд эдэнгүүдийн бүгдийг зааж байгаа, дараа нь хөдөлгөөнийхөө дүрмийг зааж агаад нэлээд чанга шалгуураар жолооны курс төгсөгдөг байсан учраас тэр үеийн жолооч бол их чадвартай байсан болов гэж би одоо хардаг. 1963 оноос тээврийн эдийн засагч инженер механикчдыг анхудаа системтэйгээр бэлтгэж эхэлсэн нь тээврийн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурь болов. Улс ардын аж ахуйд ачаа тээврийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байсан ч автомашин ховор тээврийн нөөц хомс байлаа. Иймээс ердийн хөсгийг зохион байгуулалтаар тээвэрт дайчлах тухай төрийн шийдвэр хүртэл гарч байжээ.
1950-аас 1960 онд нэгдэлжих хөдөлгөөний хүрээнд сум бүр хөсгийн нөөцөө тээвэрт ашиглаж аж ахуйн үүргийг үүрэх болжээ. Тухайн үед сумдад хамгийн хэрэгцээтэй байсан зүйл бол машин, жолооч хоёр байлаа. Нэгдлийн жолооч нар бол тухайн нэгдлийн сумын үйл ажиллагаанд бол үнэхээр үүрэг гүйцэтгэж байсан нэг бол бид нар бас ердөөсөө мартаж болохгүй. Эдгэрийг бол тэмдэглэх ёстой. Манай тээврийн салбарын бас л нэг салаам хүчээр. 1947 оны эхлээд Монголд бол улс ордын аж ахуй нийгэм соёлоо төлөвлөгөөтэй хөгжүүлэх юм уу шатнд шилжсэн байна. Тэгэхээр энэ үеийг бол одоо бид нар улс орны хөгжлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе гэж бас ярьдаг шүү дээ. Социализм үе чинь. Тэгэхээр энэ үеийн нэг гол онцлог бол төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хоорондоо уралддаг ийм систем бий болсон. Монголын автотээврийн салбарт хөдөлмөрийн сахилга, мэрэгжлийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 1950-ад оноос эхлэн социалист хөдөлмөрийн төлөө бригадууд байгуулагдаж хамтын үүрэг хариуцлагын тогтолцоо бий болж эхэлсэн. Үүний үргэлжлэл болгож 1960-ад оноос тээвэрчдийн дунд саятны хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Энэ нь автомашина эвдэрлэггүй их засваргүйгээр сая километр зам туулахыг зорддог хөдөлгөөн байсан ч цаад утгаараа техникээ гамтаа хэрэглэх, засвар үйлчилгээг оновчтой хийх, шатхуун сэлбэг хэмнэх, алс холын тээврийг үр бүтээлтэй гүйцэтгэхийг уриалсан ухамсарын хандлага байлаа. Амжилттай яваа жолооч нарын туршилгыг судалж, оновч даргуудыг нийт тээвэрчдэд түгээснээр зөвхөн нэг хүний амжилт бус нийт салбарын үр өгөөжийг дээшлүүлсэн түүхэн алхам болжээ. Автотээврийн салбарт заавал нэвтрүүлэх ёстой гэдэг нэг 7 тэргуун туршлагыг одоо дээрээс баталж өгөөд тэгээд яам тэргуун туршлагын жагсаалтыг бүх юмнуудыг гаргаад бүр ном халкаад гаргаад ингээд баацуудад хуваарлж өгөөд жилд одоо энэ хүний туршлагаар хэн ажиллаж ямар амжилт гаргав гэдгийг тооцдог аргачлалын нөхцөл баацуудад хэрэгж өгдөг байсан. Тэгээд энэ үед чи одоо Монголын тээвэрт явж ирсэн гол машинууд чинь бол ZS5, ZL164. За ингээд дараа нь бол одоо ZL130 гэдэг энэ Монголын автотээврийн хөгжилд Монголын одоо энэ даваа нухчаатай энэ хүнд бэрх том завуудыг туулж шин зам гаргаж зорьсон газараа хурж ачаагаа болгож явсан юм үе бол яг энэ үе шүү дээ. Энэ үе их юм баг. Энэ автомашин эзэмшигчтэй баг. ZL130 гэдэг машин одоо Монголын тээвэрт одоо ямар их үүрэг гүйцэтгсэн гэвэл тэр хэлж барахгүй л дээ. Замгүй хэм бий. ZL130 гэдэг Монголын бүх юм хийсэн Монгол хүн ганцхан эзэмшиж царсан. Би одоо ZL164 барьж байгаа ZL130 аваад л хавьд норсон чинь нөгөө илжиг унжгаа тэмээ унтсан юм шиг л харагдсан шүү дээ. Яасан сайхан өндөр, яасан сайхан саруулах юм тэр дотор. 1960-ад оноос Монгол улсад улсын ард аж ахуй эрчимтэй хөгжиж, атрын аяны томоохон хөдөлгөөн өрнөсөн нь автотээврийн салбарт шинэ сорилт, шинэ шаардлага авчирсан үе байлаа. Ачаабараг хот хооронд тариалангийн бүсүүд рүү тээвэрлэх зорилгоор тусгай зориултын баазууд байгуулагдсан нь техникийн төвлөрөл төдийгүй тээврийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах шинэ шатны эхлэл болсон юм а. Хот хоорондын автобазууд бол ердөөсөө нэлээдүйд улсын хэмжээний цаг үеийн тээврийн ажлыг бол яг нуруундаа л үүрч авсан. Жишээлх юм бол ургацын тээвэр, дараа нь өвс, тийм ээ. Тэгээд нөгөө зуд зурханд явна. Энэ ажлууд чинь одоо тээвэрчин хүн гэдэг чинь маш их зүтгэж өдөө нойр холгүй явна шүү дээ ерөөсөн. Зам харгууд явна, сайхан найс нөхдөг наргиж ингээд илүү дутуу юм яриад хөр шинэлдээд л ингээ явдаг үеч бай. Яг ганцаараа яваад часууха зогсож өсөн үеч зөндөөл бай. Энэ ургац тээврийн ажил зохион байгуулагдсан ажил дуусангууд бид нар бол аймагуудад хүрэх өвс тижэл тээвэрлэх ажил бол яг зэрэгцэж эхлэв. Манай бааз 70 жил аврах байсан мундагч хүн байсан гүнсэн гэж өвгөн. Тэр хүнийг дагаад 15 хоног бодонд яваад цэргээс ирсэн 21 настай сайхан залуу хүн шүү дээ. Тэр өвгний ширийг даахгүй 15 хоног яваад халуураад үлддэг биш. Тэгэхэд тэр хүн одоо ямар одоо ястай ямар мундаг тээвэр хийдэг хүн байсан гэдэг бол тодорхой байгаа биз. Тээвэр бол ганц яамны биш, төрийн бүх байгууллагын хамтын хариуцлага байлаа.
түргэн тусламж, гал команд, шуудан, холбоо, хөдөө аж ахуй бүгд өөрийн машин техникээр ард иргэдийн амьдрал, бүтээн байгуулалтад нэгдэн оролцож байлаа. 18 аймгийн хооронд нь утсан харилцаагаар бий болгоход бол тэр үед холбооны яамны автобус бол энэ бүх шонгуудыг зоо энэ шонгийн холболтмол тийх бүх ажлыг бол энэ улсууд хийжсэн. 1990 он хүртэл тээврийн яамны систем гэгтэл улс даяар 42 авто аж ахуй, автобаз албан ёсоор бүртгэлтэй ажиллаж нийт 100 гаруй том жижиг авто аж ахуй нэгжүүд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тээврийн яамнаас гадна бусад яам агентлагууд өөрсдийн зориултын автобазтай байсан нь тээврийн сүлжээг илүү өргөн хүрээтэй төрөлдсөн болгож байв. Тэгээд ер нь бааз байгуулах гэдэг чинь гоё байж тээ. Тээвэрт явна. 40 хоног сараар явна. Заримдаа тэгэл урагч мурагч ингээ гараа өвчшин намар. Ар гэргүй юм шиг яваад өгнө. 10 сарын сүүлч одоо цасараад ингээд хүйтрээд ирэхэд чин гэртээ ирэхэд чин бааз байгуулах чин гэр орны өвлжилт бүх юмыг хийцсэн байна шүү дээ. Баяр ясалж болно, аль эсвэл зовлонж тохиолдсон тийм ээ. Тэр бүх юм л тэр байгууллага ард талд хөдөлж үүдэг тэр тийм байгууллага байлаа. Манай баазын хувьд ер нь бол тээврийн байгууллагууд бүгд л тийм байсан. 1966 онд засгийн газрын 60 дугаар тогтоол батлагдсанаар улсын хэмжээнд ачаа тээврийг төвлөрсөн байдлаар зохицуулах хянах шинэ бүтэц бүрдэж энэ үргийг ачаа тээврийн удирдах газар хариуцах болсон юм. Өнөөдрийн бидний яриад байгаа энэ логистик терминал гэл шинэ нэр томьёо гарч ирчээд энэ бол хуучин бид нар ашиглаж л байсан манай салбарт байсан зохицуулалт. За өнөөдөр цаг үеийн одоо технологиод ингээд сайжирсан байна. Тэгэхэд тэр үед бүх энэ аймаг сумууд дээр товчоод ажиллаад машинуудаа бүртгэдэг, хин хаана явж байна, хизээ ирүү оруу гарав гэдгийг бүртгээд за чи тэндээс ачаагаа буулгасан бол одоо тэндээс очиод ачаагаа ав гэдэг. Энэ өнөөдрийн утсаар яриад гар утснаас хараад байгаа юм чинь ийм амьд харилцаагаар явж л байсан тийм. Шинжлэх ухаан тээврийн салбарт 1970-ад оноос Монгол улсад авто тээврийг шинжлэх ухаан тулгуурлан хөгжүүлэх шинэ алхам хийгдлээ. Энэ цаг үед тээврийн туршлага шинжилгээний институт, дараа нь тээврийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт байгуулагдаж, салбарын бодлого төлөвлөлт, бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. Судалгааны гол чиглэл нь тээврийн салбарын хэдийн хөгжлийг тодорхойлох, техникийн ашиглалтыг сайжруулах, шатхуун сэлбэг норм тогтоох, засвар үйлчилгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байлаа. Зураг төслийн товчоод нь замын сүлжээ, хатуучлалтай зам, нефт, бааз, шатхуун түгээх станцын зураг төслөөр дамжуулан дэд үтцийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан түүхтэй. 1970-ад онд авто замын сүлжээг судалж улсын хэмжээнд анх удаа нэгдсэн зураглал гаргах ажил эхэлжээ. 1973 онд багшийн дээдийн автобусны буудлыг тэг цэг болгон тогтоож түүнээс хөдлөн улс даяар авто замын уртыг хэмжсэн нь албан ёсны замын сүлжээний эхлэл байлаа. Тэр үед 42,000 км авто зам бүртгэгдсэний 1,400 км орчим хатуу жилтэй байсан бол өнөөдөр энэ тоо 7,700 км-ийг давжээ. За 1950-ад он 60-ад оны үед бол нэг шинээр бий болсон бол автозасварын үйлдвэрлэл хөгжсөн. Тэр үед одоо тээврийн яам автомашины засвар техникийн үйлчилгээг төвлөрсөн журмаар зохион байгуулна гэж яамны 424 дугаар тушаалаа гарч ирсэн. Төмөртөөхөн баяждаг гэж үг байдаг тийм ээ. Дархан хүн бурхан ухаантай гэж ирдэг. Энэ бол үнэхээр гайхалтай сайхан үг. Улс орны хөгжил бол юу гэсэн металл боловсруулах салбартай холбоотой юм байна. Тэгээд ерөөсөө л энэ өөрсдөө юм хийдэг ийм болох хэрэгтэй юм байна. Тэгээд бол 1966 оны 12 сарын 24-нд одоо металл боловсруулах салбарын анхны одоо суурь болсон автоцрын заводыг одоо байгуулсан. Энээс эхлээд манайд бол машин төвлөрлийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Одоо 60-70 оны үеэс эхлээд бол монголчууд ер нь машин хийж эхэлсэн шүү дээ өөрсдөө. Эхлээд их сурвалж хийж ирсэн байгаа. Их сурвалж хийх чинь зүгээр нэг одоо юм цолж игээд бүгдийн шинжилнэ ерөөс. Бүх хэд ингэ бүр 0 болтон бүгд ингэ задлаад зарим юм шинээр хийгээд ингэж яаж яасан. Тэгэхээр энэ засварын завод бол ерөөсөө жилдээ 300 гаруй тонн авто сэлбэг үйлдвэрлэдэг. 400 гаруй тонн одоо шин сэлбэг үйлдвэрлэдэг. Эрзийн техникийн эдлэг хүртэл хийж ирсэн байна.
Тэгээд 15,000 автомашины ачааны болон хөнгөн дэргэний одоо дугуйг бид нар мөлчил зороо дээрээс нь бол ингээд дугуйг хээг нь тавьдаг байлаа шүү дээ. Одоо тэгэхээр бид нар чи Японоос одоо өмнөд Солонгосоос одоо Яттаас одоо хуучиндөө оруулж ирээд тэгэхээр бид нар бол хийгээд сурдсан бүр мэрэгжлийн улс цэгтэй байлаа шүү дээ. Дугуйн засварын цэг гэж. Тэгээ бид нар автосрын заводын инженерүүдтэй хамтраад автомашины эдэнгүүдийг одоо нийтлэх, хромдох, зэстэх ийм технологиудыг одоо бид нар бол нэвтрүүлж байсан. Энэ үед автомашины сэлбэг эдэнгүүдийг дотооддоо үйлдвэрлэх ажил эрчимжиж, механик боловсруулалтын бүх дамжлага бий болсон юм. Ширэм хөнгөн цагааны зутгууртай сэлбгүүдийг үйлдвэрлэн зарим нь гадаадын үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлж, манай үйлдвэрийн бүтээгдэхүүн олон улсын ярмагт оролцож, медаль хүртэл хүртэж байсан түүхтэй. Мянган чиргүүлийн үйлдвэр 1981 онд ашиглалтанд орж, бүхий л эдэнгүүдийг өөрсдөө хийж байсан нь тээврийн салбарт үндэсний үйлдвэрлэлийг дотоод нөөц бололцоогоор тулж босгосон түүхэн цаг үе байлаа. Энд бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 2-3% бол автосрын үйлдвэр, металл улсын үйлдвэрийн салбар гэж бүр статистикийн одоо тоонд хүртэл орж ирсэн байна. Автосрын үйлдвэрийг байгуул, металл улсын салбарын машин төвлөрийг байгуулахад бол манай тээврийн болго зонхилж өөрөө санаа ачилж өөрөө зохион байгуулж ингэж байсан. 1980-ад он гэхэд автозасварын бүтэц бүсчилсэн хэлбэр шилжиж, Улайцтай, Чойволсон, Ховд, Улаанбаатар, Хөвсгөл зэрэг бүсүүдэд их засварын төвүүд байгуулагджээ. 1986 онд машин засвар металл боловсруулах улсын комисс байгуулагдаж, засварын ажлыг төрөлжүүлэн удирдах шин тогтолцоо бүрдлээ. Үүний зэрэгцээ зохион бүтээх төв төвчөө байгуулагдаж, 100 гаруй инженер зохион бүтээгч нар туршилтын үйлдвэрээ зөвшрүүлэлтийн цэгтэй хамтран ажиллаж, дотоодын металл боловсруулах үйлдвэрлэлийн үндсийг тавьсан юм. За энэ завод дээр бол зөвхөн одоо чиргүүл хийгээд автомашин засахаас гадна ер нь одоо монголчууд бол машин хийх төвшөнд хүрч исэн гэдэг. Тэгэхээр энэ бол бас Монголын авто тээврийн хөгжлийн бас нэг одоо төвшинг илэрхийлэл байгаа юм л да. Автосрын завод бол 1966 онд Бээтрүүн 66 онд ашиглалтанд ороод 1986 он хүртэл ажиллаж байсан байна. Сүүлд нь одоо их овчлаар бол ерөнхийдөө овчлаад бүх тоног төхөөрөмжөд 400 гаруй суур машин ажиллаж байлаа шүү дээ. Энэ суур машины бүгдийг нь бол бүгд нэнд гэдэг дарлсан. Төмрийн хаягдлаар ингээд явуулчихсан. Ингээл одоо манай металл салбарын хөгжил энэ дэр үнэхээр бол жаахан сэтгэл дундуур явд юм байна. Хэрвээ бид нар ингээд зээл 130 машины засвараас гадна автобусуудаа засварладаг бай, автобусын хөвлөн засварладаг байлаа. Энэ бүхэн гээд явуулсан бол одоо бид нар өөрийн гисэн автомашинтай болчихсон. Одоо ингээд 2024 оноос эхлээд Эрдэнэт маш их одоо үйлдвэр дээр автобус угцруулах үйлдвэр, засгийн газрын төлөвлөгөөнд орсон гэдэг үйлдвэр одоо ингэж яригдчихэж шүү дээ. Өмнөөс бид нар аль дөрөв нь одоо бүр 20 жилийн өмнө бид нар машин хийгээд явчих болтой байлаа. Нийтийн тээвэр. Нийтийн тээвэрт автомашин явуулсан юм нь болохоор 1929 онд автомашин нэг одоо автобус маягийн болгоод тэр үед байсан одоо гархаам гэдэг гэрээхэм одоо шороолэ гэдэг юм уу тэр машин ачааны машиныг арын одоо юм амбар хийгээд автобус болгоод ингээд анхны одоо 2 машинаар автобус хийж явсан гэсэн нэг ийм баримт байгаа. 1930-ад оноос бол хотын тээврийн хөгжил өөрөөр хэлбэл тэр үед бензин үйлдвэрээс том үзэгсэн зохион байгуулжээ олон улсын. Тэн дээр бол тэр гаргасан сонин дээр бол ингэж бичсэн Монгол улсад нийлүүлсэн экспортлсон одоо бензин маркийн одоо автобусуудаа гэсэн зураг гарсан байдгийн. Тэр үед бол 5 ширхэг бензин автобус ачааны машинд суурилсан автобусууд бол орж ирсэн байдгийн. 1929 онд Монгол Трансаас Улаанбаатар амгалангийн чиглэлд нийтийн тээвэр явуулах тогтоол гарч 11 буудалд өдөрт 5 удаа 2 машин явуулж ирсэн нь нийслэлийн анхны албан ёсны нийтийн тээврийн эхлэл байлаа. 1930-ад он гэхэд автобусны дүрм журм маршрутын сүлжээ бүрэлдэж 1933 онд өртөө шуудангийн харьяанд анхны автобусны гараж байгуулагдаж 11 автобус хуваарлагдсан ажиллаж эхэлсэн юм. 1969 онд Улаанбаатар хотын тээврийг удирдах газар байгуулагдаж автобус, такси, ачаа тээвэр зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэгтгэн зохицуулах болжээ.
1980-аад онд автобусны баазууд нэгтгэгдэж, автобусны комбинат үүсч 403 автобус 3 чиглэлд тогтмол үйлчилдэг болсон байна. Хотод дэлхийн хэрээр нийтийн тээвэр өргөжин нийслэлийн амьдралын салшгүй хэсэг болон төлөвшжээ. Тийм учраас нийтийн тээврийн үүсгэх хөгжил бол ерөөсөө нийгмийн захиалгатай шаардлагатай үйлчлэг байхгүй. Төвлөрсөн газрын нэг гал ус унаа 3 гэдэг шиг эрчим хүчээр хангах ёстой, усаар хангах ёстой. Гараад явахт нь одоо найдвартай шаардлагатай нийтийн тээврээр хангах ёстой. Энэ 3 хэвэн байхад төвлөрсөн газруудын ажил амьдрал хэвэн байна гэж үздэг. Социалист орнуудын харилцан тусалцааны хүрээнд тухайн улс орнууд үйлдвэрлэлийн чиглэлээ харилцан тохиролцдог байлаа. Манай улсад нийтийн тээврийн автобус нийлүүлэх үүрэг Чехэд хуваарлагдаж, тэндээс Шкода, HM, сүүлд Каросо маркийн автобусуудыг үе шаттайгаар авдаг байлаа. Хүн амын өсөлт маршрут нэмэгдэж байсантай холбогдуулан автобусны паркийг жил бүр шинжлэх шаардлага гарч, тухайн үед жилдээ 70-аас 100 орчим автобус шинээр нийлүүлдэг байсан. Гэхдээ замын нөхцөл муу, гүйлт өндөртэй байсан тул автобусууд богино хугацаанд элэгдэж байлаа. Автобусны үйлчлэгийг өдөржин яваад өглөөний одоо 6 хагасаас тэгээд 23 хагас буугаад 23 хагасаас дараа нь ажилчдаа бүгдийг ингэ тарааж өгөөд тэгээд эргээд 2 цагаас шөнийн үйлдвэрийн ажилчдыг зөөдөг байсан. Одоо хэрвээ чинь ноёдлын үйлдвэр, хөсний үйлдвэр, тэгээд ус янз бүрийн үйлдвэрүүдийн ажилч нээлжтэй. Ерөөсөө шөнийн үйлдвэрийн ажилчдыг зөөгөөд өглөөр ажилчдаа авчираад өдөржин 16 цаг шугамд яваад ингээд автобус унтраадаг завгүй байсан. Ялангуяа өвлийн нөхцөлд. Тийм учраас энэ тусны үйлчлэгээ бол тэмүүлэх ачаалттай тэгжил ажилладаг. За 1987 он гэхэд одоо бид нар бас хотын тээврүүдээ одоо шинэ төрөл нэвтрүүлсэн троллейбус. Энэ бол манай нийгмийн амьдрал бол цоошин үзэгдэл болж одоо нөгөө урсдаг шат бий болж ирсэн чинь сургуулийн хүүхдүүд хичээл тараад урсдаг шатаар яваад салхаа байлаа гэдэг шиг троллейбус явж эхлэнгүүд Улаанбаатархан ч ерөөсө тэр троллейбусанд сууж үзэхгээл ерөөсө хотын дундуур наас цаашаа хэд яваад хүн сууж чадахгүй шүү дээ гэж бас. Октябрийн хөлсгөлн яруулдагт 70 жилийн оюун босгон дээр зөвлөлт холбоотуулсан техник эдийн засгийн тусламжтайгаар нийслэл хотод барьж байгаа троллейбусны депо шугамын барилга байгууламжийн 1-р ээлжийн эхний хэсгийг ашиглалтад хүлээн авлаа. Энэ 3 жил гар болоход бид нэр 1000 ажилчтай тэм том одоо байгуулга болцсон байсан л да. Улаанбаатар хотын одоо үйлчлэгээ бүхэлд нь одоо бүх дүүргүүдэд хариуцсан энэ томоохон цэцлэгаан тээврийн аж ахуйг нэгжүүлж хотын тээврийн үйлчлэгээнд өнгө цус үйлчлэгээ нэвтрүүлсэн ийм одоо салбар болж ажиллаж байсан. Тэгээд зах зээл 89-90 он гээд ингээд хүндрээд ирэх үед троллейбусны маань үйлчлэгээ бүх юм шинэ байлаа. Тэгээд энэ хүндрээд ингээд 90 хэдэн оноо дахиад хотын тээврийн ажлыг сэлбэд сэргээх хүртэл ер нь тэр хүнд үед хотын нийтийн тээврийг троллейбус одоо нуруунд өөрч гэдэг юм уу ер нь авч гарч тасал саадлгүй бас ингэж ажилласан цаг үе болсон юм одоо бүтээн байгуулалт болж ээжээ гэдгийг бол одоо бас түүх харуулж байгаа юм да. Нийгэм ягаад нөгөө нийгмээр солигддог вэ гэвэл өмнөх нийгмийн формат чинь дараагийн форматтай үйлчилж чадхаа болно. Иргэдийн хүсэл сонирхолд үйлчилж чадхаа болно. Жага учраас хувьсгал хийдэг. За тээврийн салбар бол одоо хүмүүс янз янзаар ярьдаг. Нийгмээ дагаад бас адилхан голтонд орсон. 1990 он хуучин дэг журам нурангунж гудамж талбайд зах зээлийн салхи илчгүй эсгэрч байлаа. Үйлдвэрүүд үүдэ барьж, цалин дэтгэр хожимдож, түмэн олны амьдрал тасрах шахав. Эмч нар эмгүй, багш нар цалингүй, инженерүүд хар зах дээр зогсож, сэхэтнүүд хов хоосон үзэг дэвтрээ харан суун. Моторын дуу нүргэлсэн баазууд аниргүй болж, төрд ажилласан жилүүд хэндж хэрэггүй боллоо. Бүх баазын бүх улсууд машина ховдоо өнгөө авчихсан. Тэгээд одоо нефт баазад машина болохгүй болоод тэгэл өхөр болоод аваачаад энэс хойш нэг тараагаад хайчихгүй сайхан тээвэр хийгээд явах хүнд өгөөрөөдөө гэж хэлээд тэгээд машиныхаа урдаар тойроод капотн дээр нь ажсахад нэг эвгүй болсон шүү. Ер нь л эвгүй юм билээ дээ. Олон жил хавьд тэр машины хавьд амьдэрсэн болохоор 100 жилийн сүүлийн 30 жил нь бид нар энэ зах зээлийн харилцаанд шилжиж энэ зах зээлийн харилцаанд тээврийн салбар маань бас бэлэн байсан уу бас бэлэн байгаагүй. Улс орны нийгмийн захиалгат үйлчилгээгээ бид хэрэгжүүлж чадахгүй болсон.
Нөгөө цасцууд болно. Хуучин бол одоо юу гэдгийг бааз байгуулгаар гаргадаг байсан бол иргэдээсээ гуйдаг ус машин явуулж байгаа. Нөгөө машин нь бэлэн бус энэ тэнд эвдэрчин. За ингээд нэг хэсэг бид нар одоо энэ үйлчлэгээ маань хувь иргэд рүү шилжээд ийм одоо бааз суурь байхгүй бид нар бас их тулгамж. 90-ад оны дунд үеэс нийтийн тээврийн үйлчлэгээ доголдож эхэлсэн. Энэ маань жил болгон нийлүүлдэг байсан, улсаас нийлүүлдэг байсан. Зүүн автобус нийлүүлэлт хаваалаад автобусны парк хуучсан. 1990-ад оны эхээр тээврийн салбарт шинжилгээ хийх боломж бүрдэж, Дэлхийн банк Японы буцалтгүй тусламжаар тээвэр сэргээх төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд Японы Nissan компани шалгарч Монголд 60 ширхэг Nissan дизель автобус нийлүүлсэн нь зах зээлийн эхний жилүүдэд нийтийн тээврийн бодит шинжилэл болсон юм а. 1996 онд дараагийн тендерт Японы Хино үйлдвэр шалгарч 40 автобус нэмж нийлүүлснээр Улаанбаатар хот нийт 100 Япон автобустай болж эдгээр автобусууд гол шугамд тогтмол үйлчилж эхэлснээр нийтийн тээврийн хүрэлцээ мэдэгдэхүйц сайжирсан юм. Японыг хэрэгжүүлсэн олон төслийн дундаас хамгийн хүртээмжтэй үр дүнтэй нь энэ 100 автобусны хөтөлбөр байсан хэмээн тэд өөрсдөө ч дүгнэж байсан юм. Энэ Nissan дизель маркийн автобус Монгол Улаанбаатаруудад 14 жил ямар зогсолтгүй үйл ажиллагаа явсан юм. Тэр үед энэ автобусаар зорчиж ясан бүх хүмүүс энийг одоо өнөөдөр санаж байгаа гэж би итгэж байгаа. Улаанбаатарын төгжрлийг бууруулж, нийтийн тээврийг дэмжих зорилгоор нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулагдаж, автобусны иргэн төлөлт элэгдлийн зарлыг төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрджээ. 2024-өөс 2025 онд энэ сангаар дамжуулан 27-оос 29 тэрбум төгрөг төвлөрүүлж 31 ширхэг шинэ үеийн угсар автобус худалдан авсан байна. Сүүлийн 4 жилд нийт 1150 тээврийн хэрэгсэл шинээр үйлчлэгэнд гарч ижил тооны хуучин автобусыг хассан нь парк шинжиллийн бодит үр дүн байлаа. Парк шинжилтийн ажлын хажуугаар бид нар одоо нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа энэ 2000 гаруй жолоочийн цалинг одоо бид нар 3.5 сая төгрөг болох энэ асуудлыг тавьж нийслэлийн иргэдийн хурлаар одоо хэлэлцүүлж 2024 оны 3 сараас одоо жолооч нарын дундад цалин 3.5 сая төгрөг болох энэ асуудлыг бол шийдвэрлсэн. Энэ нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа олон мянган албаагчид одоо түүний гэр бүлийн нийгмийн эдийн засгийн баталгаа болж гисэн. Дэлхийн бусад улс орнууд агаар агшны бохирдлыг бууруулах хөлөмжийг багасгах тал дээр явж байгаа конвенцэд одоо манай улс нэгдсэн учраас энэ чиглэл рүү л явна. Сүүлийн одоо удамжаар явж байгаа манай нийтийн тээврийн хэрэгслийн дизель автобуснууд бол бүгд одоо Евро 5 гэсэн ийм чанарын одоо түл ширгэлэх ийм техникийг авлаа. Мөн энэ одоо Евро 5-ыг хэрэгжилж байна. Евро 5 түлшин шилжснээр энэ одоо хөхрийн хүчлэлт бол хэд дахин багассан. Удаа тортгийг эргүүлээд одоо 5-600 градусд шатаадаг ийм системтэй нийтийн тээврийн хэрэгсэл явж байгаа. Тэгснээр одоо Улаанбаатар хотын төв гудамжинд одоо үүрэг гүйцэтгэж байгаа энэ мянган тээврийн хэрэгслээс өнөөдрийн байдлаар 100-га тээврийн хэрэгсэл захиргаан батарей автобус болсон. Мөн автомат угаалгын систем нэвтэрснээр цэвэрлэгээний цагийг хэмнэж автобус бүр илүү цэвэр үзэмжтэй болж иргэд тав тухтай тоглог орчинд зорчих боломж бүрдсэн юм. Төлбөрөө картаар болон гар утсаар өөрт тохирсон хэлбэрээр хялбархан төлөх боломжтой болсноор үйлчилгээ хүртээмжтэй болж зорчиж явахдаа үнэгүй интернет ашиглан ажил амжуулж цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлжээ. Өдөр бүрийн амьдралыг хөнгөвчлсөн тав тух технологи цаг хэмнэлтийн хосол болсон ийм нийтийн тээвэр өнөөдөр нийслэлийн иргэдэд үйлчилж байна. Манай хотын иргэд маань энэ нийтээр ажиллах соёлдоо одоо иргэн болгоны үүрэг хариуцлага чухал юм аа. Хүн нэг нэгийг хүндэтгэж чид одоо хүндлэл авдаг. Тэр жолооч нарыг хүндэтгэх манай жолооч нар ч гэсэн иргэд одоо соёлтой үйлчлэх шуурхай байх. Тэр тал дээр нь одоо хамтраад явах юм бол энэ бидний шийдэх асуудал мөн үгүй мөн байна. Тэгэхээр энэ явдал нь одоо цаашдаа улам сайжраад бид нар одоо нийтийн тээврийг өөрчлөхөд аюулгүй одоо хулгайд юм алдчихгүй гэж санаа зовдгоо хаягдсан гээгдсэн зүйл маань олдох болов гэдэг ийм эргэлзээгүй байхын төлөө бүгдээрээ хамтарч ажиллах юм бол технологийн хувьд шийдэгдсэн. Манай жолооч нар энэ цалингийн асуудал шийдэгдлээ. Одоо ухамсарын асуудлыг хэдүүлээд дэвшүүлэх юм бол нэгдэж нийлээд одоо хотын соёлдоо одоо аяг тухтай зорчих хөдөлгөөний аюулгүй байдлын одоо байдал нь сайжирсан ийм одоо үйлчлэгээ болох бүрэн нөхцөл бүрдсэн гэж хэлмээр. Энэ бол бидний амьдралд
анзаарахгүй юм шиг ингээд дорхороо мартж байгаа юм шиг боловч амьдралын чанар соёл бол илт дээшилж байгаа гэж байна. Одоо ингээд удахгүй метротой болно. За цаашдаа бол нийтийн тээвэр дээр одоо дүүжин тээвэр, тарамбай, за метро гэдэг ингээд ажлууд явагдана. Энэ нь бол одоо их багтаамжийн гэж ярьж байгаа. Одоо их багтаамжийн гэдэг нь одоо нэг автобусанд нэг 80 хүн одоо зорчдог болвол их багтаамжийн гэдэг нь одоо энэ секц одоо тарамбай буюу вагоноор 200, 300, 400 хүн зорчих. Ийм одоо боломжууд нэгтгэхэд одоо энэ Улаанбаатарын удирдлага зөвлөх багууд гадаадын одоо инженер техникийн ажилтнууд бол ингээд энэ төслүүд дээр явж байна л та. Тэгэхээр цаашдаа бол энэ одоо нийтийн тээврийн салбар олон төрөлт хэлбэрлэлөөр шилжиж байгаль экологи дээлтэй одоо цахилгаан хөдөлгөөртэй буюу газар хөдөлгөөртэй одоо тээврийн хэрэгсэл ашиглах ийм зорилго тавиад ажиллаж байна. Автотээврийн салбар бол сүүлийн 10 жилийн одоо ингээд үзүүлэлтийг хараад өгөхөд бол бид их олон улс руу тээвэрлэлт гүйцэтгэх ийм чадвартай, чадамжтай болж энэ тээвэр энэ зорчигч ачаанаас гадна улс орны аюулгүй байдлыг хангахтай ч гэсэн геополитиктэй холбоотой тийм энэ одоо тээврийн салбарын үүрэг маш чухал. Өнөөдөр бид нэр энэ зах зээлээс өмнө Орос хятад хоёр руу нэг жоохон одоо явдаг байлаа тийм. Гэтэл энэ хүний хэрэглээ нэмэгдээд Европ, Африк, Америк тийм ингээд явах га тэндээс одоо ачаабар аваад. Тэгэхээр энэ эрэлт хэрэгцээ чинь зөвхөн Монголд үүсээд байгаа юм биш. Нөгөө талд ч гэсэн үүсэл. Энэ эрэлт хэрэгцээг хангах гал бид нар тэнд агаарын харилцааны хэлцээр, автотээврийн харилцааны хэлцээр, за энэ коридороо хамтарч байгуулъя гэдэг. Ингээд энэ одоо энэ хувь хүний эрэлт хэрэгцээ, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахын тулд ганц улс орн дангаараа хангаж чадахгүй юм байна. Хөрш орнууд, бүс нутгууд олон улсын хэмжээнд хамтарч энийг шийддэг болохгүй бол дангаараа явж болохгүй юм байна гэдэг юм бол нотлогдсон. 2001 онд олон улсад автотээврээр ачаа тээвэрлэх одоо тир карны конвенцэд нэгдсэн. Монгол улс тир карнет системд амжилттай нэгдэж, олон улсын түвшний 23 улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж одоогоор 50 компани тир хормыг хэрэгжилж, жилд 16,000 карнет ашиглаж, гайл дээр хураамж, бичиг баримт бүрдүүлэлтийг илүү оновчтой болгож, ачаа тээвэрлэлтийн хурдыг нэмэгдүүлсэн нь харилцан ашигтай нэвтрэлтийг баталгаажуулж байна. За өнгөрсөн оны байдлаар бол Монгол улс нэг автотээврийн 12 бомбтоор олон улсын автотээврийг гүйцэтгэж байгаа гэж байгаа. Өнөөдөр одоо Монголоос гарсан ачаа ноолоор бүтээгдэхүүн Итали улсад авчиж байна. Франц улс руу авчиж байна. Тэр ихтгэл Англи улс руу одоо аваадсан ийм түүх байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын техникийн хяналтын үзлэгийг нэгдсэн журмаар зохион байгуулах тогтолцоог бүрдүүлж, Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод 3 аймаг бүртээ тус бүр нэг станц байгуулж, улсын хэмжээнд төвлөрсөн хяналтын системийг анх удаа нэвтрүүлсэн юм. Автомашины одоо тоо ихсэх тусам түүний ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр манай техникийн хяналтын үйл ажиллагаа Монгол улсад бий болснараа бол маш олон хүний амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө бүх юмыг бол хамгаалж чадж байгаа шүү. Тээврийн хэрэгсэлд байнга төрийн хяналт байх ёстой. Өөрөлдвөл техникийн хяналтын үзлэгийг бол жил бүр хийж байх. За нийтийн тээврийн одоо тээврийн хэрэгсэл бол жилд 2 удаа хийж байх гэсэн шаардлага. Энэ бүтээл бол ард иргэдээ энэ аюул босгоо сан сэргийлэх, хамгаалах ийм л одоо төрийн одоо чухал үүргээ гэж зэрэглээ хэлмээр байна. За бүгд найрамдах Солонгос улсын тээврийн аюулгүй байдал буюу одоо TSG байгууллагатай олон улсын одоо COICO төслийн хамт олонтой нийлээд энэ техникийн хяналтын үйлчлэгийн тоног төхөөрөмж, инженер техникийн албаа агчтайг мэрэгшүүлэх чиглэлээр томоохон хэмжээний 3 жилийн хугацаатай төслийг хамтран хэрэгжүүлж байна. Аливаа тоног төхөөрөмж тэр дундаа техникийн хяналтын үйлчлэгт ашиглагдж буй төхөөрөмжүүд ажиллах явцдаа хуучирч илэгддэг нь гарцаагүй. Тиймээс эдгээр төхөөрөмжийн нарийвчлал, найдвартай байдлыг байнга хангах нь чухал. Нөгөө талаас засварын газрууд болон техникийн хяналтын үйл ажиллагаанд ашиглагдж байгаа бүх төрлийн хэмжилтийн тоног төхөөрөмжүүдийг баталгаажуулдаг. Автотээврийн салбарын тоног төхөөрөмжийн нарийвчлал, найдвартай байдлыг хангах зорилгоор анхны баталгаажуулалтын хэмжил зүүн эталон лабораторийг байгуулсан явдал юм. Энэ лаборатори нь тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй засварын газрууд болон
техникийн хяналтын төвүүдийн тоног төхөөрөмжийг жил бүр баталгаажуулах, шалгах, тохируулах үйл ажиллагааг хариуцсан гүйцэтгэдэг. Ингэснээр автотээврийн салбарын үйлчлэгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Бид бүхэн хийсэн бүтээснээс гадна энэ одоо хэмнэлцтэй байх, хүрээлэн байгаа орчиндөө аятай дутаа байх, зорчигчийн ая тухыг хангах гээл эрэлт хэрэгцээ тасрахгүй ийм 100 жил аль болохоор тээврийн салбар маань хоцорчихгүй хичээж бид бүхэн ямар ч байсан нийгэм, энэ улс төр, за цэрэг армийнхаа өмчгсөн хүлээсэн үүргээ манай автотээвэрчд бол одоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа. За автотээврийн үндэсний төв төрөмч төлбөрийн газар маань замтээврийн сайдын эрхлэх ажлын хүрээнд автомашинтай холбоотой хяналт, зохицуул, зохион байгуулалт, төрөөс иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээг үзүүлэх ийм чиг үүрэгтэй байгуулагдсан байгууллага. Сүүлийн жилүүдэд автотээврийн үндэсний төвөөс энэ цахим үйлчлэгийг хөгжүүлэх жил болгон зарлаж автомашины улсын дугаарын дуудлага худалдаа болон автобокс болон иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээнүүдэд бүрэн зохимжуулж иргэдээс нэлээд одоо саашаал хүртээд байна. Нэг хэсэг болохоор бүртгэлэн таг тусдаа, онцлогоон тог тусдаа яваад байсныг сая 19 онд нэгтгэхэд за ямар ч гэсэн машина онцлогоон дээрээ бүртгэдэг, бүртгэл дээр зөвхөн эзэн дугаар хоёрыг бүртгэдэг болсон байхгүй юу? Зорилго нь болохоор бас ер нь бол энэ бүртгэл техникийн хяналтын үйлчлэгийг захин үйлчлэгээтэй нь хослуулад бүр зохицуулгоод ингэж оруулж ирж байгаа гэсэн. Автомашины улсын дугаарын онлайн дуудлага худалдааг амжилттай зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Иргэдэд ойр хүртээмжтэй төрийн үйлчилгээг захин хэлбэр шилжүүлсэн автобокс гар утасны аппликейшн өнөөдөр 300 мянга гаруй хэрэглэгчтэй болж автомашинтай холбоотой бүхий л үйлчилгээг гар утсаар авах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал автомашины шилжилт, осол зөрчлийн түүх, километрийн заалт зэрэг мэдээллийг аппликейшнээс шууд харах боломжтой болсон нь иргэдийн цаг зав, зардлыг хэмнэсэн томоохон дэвшил болж байна. Мөн хот хооронд болон улс хоорондын зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар худалдан авах 1901, 2, 3, 4 лавлах үйлчилгээг 24 цагийн гормоор ажиллуулах, автобусны хяналт, байршил, хурдыг диспетчерийн хяналтаар шуурхай хянж байгаа зэрэг нь тээврийн салбарыг захим, ухаалаг хэлбэрт шилжүүлж буй бодит жишээ юм. Автотээврийн болон ер нь тээврийн салбарын одоо нийгэмд үзүүлж байгаа, эдийн засагт үзүүлж байгаа өр нөлөөг аваад үзэхэд тэр талах шинээрээ ирэх үү, халуунаараа ирэх үү, хатцсан ирэх үү, за үн ханшин хэд байх уу гэдэг тээврээр шалтгаална. Тээвэр хэдийн хэмжээний хурдан өргөж өгөх үү, бөөнөр нь хямдхан өргөж өгөх үү гэдэг энэ талхны үнэнд нөлөөлнө. За улс орны хувьд томоохон байдлаар нь аваад үзэхэд жил болгон улсынхаа төсвийг төсөөлөхдөө одоо ахиухан ийм ашигт малтмлыг гаргана, тийшээ борлуулна. За тэндээс тэдэнд төгрөгийн орлого олно. Тэрүүгээрээ нийгмийн халамж үйлчилгээ, дэд үтцүүдийг бий болгон, сургууль цэцэрлэг бий болгоно гэж байна. Энийг юугаар зөв? Энэ тээврээр зөв тийм. Цар дахал ба тээвэр. Ковидын цар дахал гэдэг энэ үед одоо олон хүний амь насыг авч удсан одоо харамсалтай ийм одоо дахал болсон ч гэсэн энэ тээврийн салбар ямар чухал юм бэ? Ямар хэрэгцээтэй юм бэ гэдгийг мэдрүүлсэн ийм бас цаг үе байсан. За хүндхэн үе бид давсан. За ганц тээвэрэхгүй бүхий л салбар дээр одоо бид бүхэн одоо бас тулгамдчихсэн. За ачаа тээврийн хувьд одоо ингээд таг хаагдсан. Яг хөлийн бүст одоо 50 жолооч тэнд хэдэн сараар бид нар байлгаж байлаа тийм. Шинжилгээ аваад өөр хүнтэй харьцуулахгүй хятадын тал руу гарч машин хүнч оруулж ирээд Монголын тал дээр авчирж өгөөд Монголын талаас хүн орж ирээд аваад гардаг. Тэр 50 хүн бол энэ хооронд л явдаг тийм. Гэртээ харих ирэхгүй байхгүй. Ингээд энэ хятад Монголын хооронд энэ одоо тэр сүүгийн тасалдуулчихгүй, эмийн тасалдуулчихгүй, өндгийн тасалдуулчихгүй гэж манай тээвэрчдийн одоо хатуу хяналтын доор ингэж одоо хэдэн сар үр гүйцэтгэж энэ машинуудыг зөөж илээ тийм. За энэ цаг үед бид бүхэн одоо хилээ хаалгахгүй энэ ковид цар тахлыг алдахгүй төлөө одоо бүхий л одоо төрийн байгууллагын маань хэрвэхээр бүх одоо нөөц боломжоор ажиллаж ирсэн. Тэгээ энэ цаг үед одоо хөлийн бомтууд дээр үүрэг гүйцэтгэж исэн автотээврийн хяналтын улсын байцаагч, тээвэр зохицуулагч, энэ автотээврийн инженер техникийн ажилтнууд бол тухайн үеийн бол бааtruуд гэж миний хувьд бол боддог. Үнэхээр одоо хүнд цаг үеийг одоо хамтдаа даван туулсан энэ 100 жилийн түүхэнд
одоо цохон тэмдэглэх хамгийн гол ажил нь энэ юм болоо гэж бас миний хувьд бас дүгнэж бодож явдаг юм аа. Харин одоо бид энэ дараагийн 100 жилд автотεύрийн салбар хаашаа явах юм бэ гэдгийг бид бас харж байна. Ер нь энэ цаашдаа ингээд харахад бол одоо энэ захимжиж байна, даяарчлагдж байна гэж байна тийм. За ингээд олон ажлын байр үгүй болж байгаа ч гэсэн бид бол энэ тээврийн салбарын эрэлт хэрэгцээ бурхан байна л гэж үзэж байгаа. Өнөөдөр хүмүүсийн хэрэглээ улам л нэмэгдээд байна. Тэгэхээр энэ хэрэглээг хангахын тулд үйлдвэр үйлчлэгээ байж л таарна, худалдааны сүлжээ байж л таарна. Энийг хүргэж өгдөг юм нь тээвэр байсаар л байх болно. Харин цаашаа мэдээж хөгжих, хурдлах, шуурхай болох энэ мэдээж манад тавигдж байгаа үүрэг байж байна. Одоо олон төрлийн тээврийн хэрэгслүүд нийгмийн захиалгаар урган гарч ирж байна. За үүнтэй зэрэгцээд одоо иргэдийнхаа эрэлт хэрэгцээг бүрэн хангахын төлөө бид бүхэн ч гэсэн одоо энэ техник технологи бэлдэж, хүнээ бэлдэж, орчин цагийн ухаалаг систем, орчин цагийн энэ тээврийн үйлчлэгийг иргэддээ үзүүлэхэд энэ тээврийн байгууллага цаг уяа дагаад хөгжиж энэ цаг үетэйгээ бас хөл нийлүүлэн алхах нь бид бүхний одоо гол зорилго юм аа. Энэ нийгмийн шуурхай байх гэдэг юм хамгийн түрүүнд бид нарт тавигдж байгаа нэг эрэлт байна. За нөгөөх нь одоо мэдээж байгаль орчинд ээлтэй байх гэдэг бас нэг эрэлт байна. За нөгөө талд нь шуурхайгаас гадна одоо хямд байх, уян атан байх гэдэг асуудал тавьж байна тийм. Аль болохоор нэгж бүтээгдэхүүнд ногдож байгаа зардлыг буулгах гэдэг асуудал мэдээж манай тээврт тавигдж байна тийм. Энэ эрэлт хэрэгцээг бүгдийг хангасан. За тэгээд одоо бүс нутгийн хэмжээнд зөв зөвтэй санал санаачлалуудыг дэмжсэн, хамтарсан тийм ийм одоо 100 байх юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд энэ 100-д бид бүхэн одоо бас энэ Монголын автотээвэрчид маань бүс нутгийн хэмжээнд одоо өрсөлдөхүүц ийм одоо тээврийн байгууллагууд цаашдаа бий болох байхаа гэж харж байна. Нүүдэлчдийн амьдралыг нуруундаа үүрсэн тэмээнжин төрийн бичгийг газрын өртөгөөр дамжуулсан бүлэг мөр энэ бүхэн өнөөгийн автотээврийн үндэс суурийг тавьж тэмээнжингийн мөрийг моторын зам залгаж морин өртөөний цангина моторын дугаар солигдсон нь 20 дугаар зууны Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Говь хангааг үл ялган төмөн нутгийн зам дэлгдсэн дугууны хээ бүхэн төрийн бодлого ард түмний амьдралд гэрэл нэмсэн түүхийн бичээс болон үлдэжээ. Орчин үеийн техник технологиг эзэмссэн шинэ үеийн тээвэрчид өнөөдөр мэдээллийн урсгалыг удирдан олон улсын жишгт нийцсэн тээврийн системийг өргөн удам эх орныхоо нутгаар дамжуулан амжилттай нэвтрүүлж автотээврийн салбарыг дэлхийн түвшинд хүргэх их үйлстэй бодиттой хувь нэмрээ оруулж түүхийн жолоог мотороор дамжуулан үргэлж дүүлж хөгжлийн дугуй үеэс үед эргүүлсээр яваа тээвэрчдийн алтын шар замаар Монголын автотээврийн салбар шинэ зууныг өртөөлөн давхина.